оролцоотойгоор ажлын хэсэг байгуулан боловсруулж 2016 оны 35 дугаар тогтоолоор засгийн газрын 32 дугаар тогтоолоор бол батлуулсан. Тэгэхээр энэ ногоон хөгжлийн бодлогот бол одоо 6 стратегийн зорилтыг дэвшүүлсэн байгаа. Нэгдүгээр зорилт нь бол байгалийн нөөцийн хэмнэлтэд хүлэмжийн ялгарл хаягдл багтаа үйлдвэр хэрэглээг хөгжүүлэх. Хоёрдугаар зорилт бол байгаль орчны тэнцвэр байдал, экосистемийн тэнцвэр байдлыг хангах зорилт байгаа. За гуравдугаар зорилт бол одоо шинэ техник, технологиг дэмжих, ногоон эдийн засгийг дэмжих, санхүүжилт, зээл, татварын ээлжийн оновчтой хөшүүрэг орчинд бий болгоно гэсэн ийм зорилт байгаа. За дөрөвдүгээр зорилт бол бүх нийтээрээ бүгдээрээ ногоон амьдралын хэв маягийг төлөвшүүлнэ гэсэн ийм зорилт байгаа. Тав дахь зорилт нь бол бүснүүд ер нь шинжлэх ухаан, технологи, инновацийг ногоон хөгжлийн хурцлахуур болгоно гэсэн зорилт байгаа. 6 дахь зорилт нь бол бүс нутгийн төлөвлөлт ер нь бол одоо суурьшил төлөвлөлтийг одоо байгалийн нөөц баялагийнхаа даат хүчин чадал уур амьсгалын өөрчлөлтөөгөө нийцүүлж одоо хөгжүүлнэ гэсэн ийм 6 зорилтыг дэвшүүлж тавьж үйл ажиллагаагаа тодорхойлсон. За энэ 6 зорилт энэ бодлого маань одоо 2 үе шаттай хэрэгжинэ. 2014-өөс 20 он, 21-ээс 30 он хүртэл. За тэгээд энэ бодлогын хүрэх үр дүнгуудыг бол тодорхойлж өгсөн байгаа. Тухайлх юм бол одоо эрчим хүчний үйлдвэрлэлдэх сэргээх эрчим хүчийг одоо 2020 он гэхэд 20%, 30 он гэхэд 30% хүргэнэ. Одоо барилгын дулаан алдагдлыг бууруулах чиглэлээр бол тодорхой үр дүнгуудыг ингээд тоон үзүүлэлтээр тавьж өгсөн байнамаа.